Өдгөө Ватиканы номын санд хадгалагдсан буй нэгэн захидал бий. Тэр захидалд омог бардам сүр жавхлант үгс сийлэгдсэн байдаг. Мөнх Тэнгэрийн хүчин дор наран урахгүй зүгээс наран шингэх зүг хүртлэх бүх газар орн бидний эвээлд орсон бүлгөө. Одоо та нар иргэн нь болж эд торог бүхнээ өгье гэвээс зохино. Энэ үеэс эхлээд та нарыг эвгээл дороо орсон хэмээн үзсүүгээ. Хэрвээ та нар Тэнгэрийн бошгийг үл даган мануу зарлилыг зөрчгөөс дайсан минь болё. Юу болохыг гагцхүү Тэнгэр мэдтүгэ. Эл захидалд аюу туга, бишир туга химэх алдарт үгстэй тамар дарсан байжээ. Түүний дараа их хаан ор суусан мөнхөөс Францын Людовик хаанд Гийом де Рубрукаар илгээсэн захидалч үүнээс дутуугүй сүрлэг бардам үгстэй байсан юм. Яг энэ цаг үед монголчууд Европоос гадна Иран, Өмнөд Кавказ, Өмнөд Хятадд ертөнцийн 3 завхст 3 фронт дээр зэрэг дайтаж, гэвч алхан бүрдээ ялж байлаа. Орос болон Дорнод Европт Бат, Сүвэдэ нарын хийсэн цөмрөлтийг үе үеийн цэрэг дайны түүх судлаачид байхан шагширсаар ирсэн. Зарим түүхч энэхүү довтлогоог хүний олонд дулдуутсан зэрлэг балмаадаар айлган дадайлгсан явдал хэмээн тайлбарладаг. Гэвч энэ нь бодит байдалд явж нийцэхгүй юм. Энэ бол төгсгөл биш. Монголын түүх үргэлжилнэ. Subscribe хийгээрэй.